Орхон аймгийн хүүхдийн ордны гадаа ийм хөөрхөн чөлөөт номын сан байршуулсан байна. За энэхүү номын санд одоо хүүхдүүдэд дугууланд орсон хойгоор нь хүлээж буй эцэг эхчүүд болон дугууландаа орох гэж байгаа хүүхдүүд болон мөн дугуулангаа тарсны дараа хүүхдүүд бол энэхүү номын сангаар л үйлчлүүлдэг байна. Орхон аймгийн хүүхдийн ордонд өдөрт дунджаар 400-аас 500 эцэг эхчүүд болон хүүхдүүд бол дугуулан секцэндээ явж орж гарч үйлчлүүлдэг байгаа юм. За энэхүү номын санд хувь хүний хөгжил болон уран зохиол мөн дээрэс нь ардын аман зохиол гэсэн номнуудыг бол одоо багтаасан ийм хөөрхөн номын сан байгаамаа. Хүүхдийн ордны гадаа ийм гоё чөлөөт номын сантай олсон чамд таалагдж байна уу? Таалагдж байна. Чи сая ямар ном уншсан бэ? Ургадаг галт. Номнууд нь ер нь сонирхолтой байна уу? Яг нөө зөгцсөн газараа би болцсон байна. Хуучин болохоор талбайдар амрын талбайдар байсан. Тэгээ тэнцээ бол хүүхдүүд зүгээр нэг яадаг. Энд чинь хариуц хүнтэй. Тэгээ хүүхдийн ордон гэдэг маань өөрөө жохолсон. Яг хүүхэд гэсэн орчнонгоороо бүрдэж ирж байгаа болохоор би бол айгүй баяртайгаа. Яа одоо анх харчаал энэ шар. Энэ чи юу илээ гэж. Нэр намын сан биш үү гэж нэрийг харж айгүй их баяртайсэн. Тэгээд болсон байна. Хүүхдүүд ямар ч юугаа энэ дотроос аваад уншчин мэдээлэлээ сонсчин бас ингээд гадаа нэр энэ тэнд гүйж яхаар энд ирээд нэг номыг дэлгээд харахад те айгаа тааламжтай байна л гэж би бодож айгаа яг зөв газараа олоод тавьсан байна л гэж бодож байгаа. Тэгээд хүүхдийн ордон гэхээс илүү ордон гэхээр нөгөө нэг ээжүүд хүүхдүүдээ салхилуулж авж байгаа энэ чэнэ сууж байгаа хүүхдээ төр зуухта нам дийлгэнэ гэдэг чинь нам чинь өөрөө ертөнц шүү дээ те. Тийм болохоор уцснаасаа илүү намыг дийлгэхээс энэ бол айгаа боломж яг нүдэ олсон газар байна л гэж би бодож байгаа. За манай байгууллагын залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлаад ерөнхийдөө яг одоо энд одоо нөгөө нэг хүүхдүүдээ салхилуулад ирж байгаа эцэг эхчүүд тэгээд дугуулангаа хүлээж байгаа хүүхдүүдэд одоо утас оролт одоо тухайн цаг хугацаанд утас оролдох биш. За оюундаа хөрөнгө оруулалт хийгээсэй гэсэн үднэс энэхүү номын санг одоо залуучуудын ордон дээр байрлах залуу зураач, хоёр зураачтайгаа хамтраад за хуучин өргөчийг будаж янзлаад ингээд ийм хөрхөн номын сантай болсон байгаа. Багийн залуучуудын салбар зөвлөлтөөгөө бид нар нодлон хамтраад одоо ийм ном хандивлах хаян өрнүүлсэн байгаа. За тэгээд тэр ном хандивлах хаянаа одоо залуучууд хөгжлийн төвийн номын өрөөндөө ингээд жижигхэн юм номын сангийн булан байгуулсан байгаа. Тэр номноос гаргаж ирээд энэхүү одоо номын сандаа байрлуулсан. За тэгээд дээрэс нь бид нэр илүү нөгөө нэг юм сүүлийн үед гарч байгаа ном зохиолуудыг энэхүү номын сандаа хийхийг зорж байна. Би их мөнгө зарцуулаагүй зүгээр будагны л мөнгө гарсан. Бид өөрсдөө яг мөнгөө нийлүүлээд нэг 20 мянган төгрөг нийлүүлээд будаг аваад за хөргөчөө бол хүнээс гуйж аваад ирээч гэж гуйж хайж олж авсан байгаа. За одоо тавигдаад ерөнхийдөө 2 өдөр л болж байна. Тэгээд ингээд гарч орохтой харахад хөөрхөн хүүхдүүдэд хүлээж суугатаа эсвэл хүүхдүүд маань дугуулангийнхаа цагийг хүлээж суугатаа номоо уншаад байгаа харагдаж байгаа. Авч явахгүй тэгээ буцаагаад номоо хийхэл тийм л шаардлага тавина. Тэгээд энэ уншаад дууссан гой сүүлийн үеийн хүүхдийн юм одоо залуучуудад зориулсан ийм номнуудаа авчирч өгөөрэй гэж авчирч ингэж хийж болно шүү гэж уриалж байна. Дахиад бол залуучуудынхаа ордон дээр ийм номын сан байршуулах одоо төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд яг бусад залуучуудыгаа уриалахад бол хэрэглэхгүй байгаа ийм хөргөж ахын бол бид нартай холбогдоорой. Тэгээд хүүхэд залуучуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалъя. Одоогийн байдлаар энэ номын санд 20 гаруй ном байршиж байна. Хүүхдийн ордны урт талд энэхүү номын сан байршаад 3 дахь өдрөө болж байгаа юм. Хүүхэд болон эцэг эхчүүд номын сангаас ном авч уншихдаа гэрлүүгээ авч явалгүй ойрхон уншиж байгаад буцааж хийхийг хүсэж байгаа юм. Мөн өөрсдийн уншиж дууссан номоо болон хэрэглэнээс гарсан хөргөөгчөө хандивлахыг хүүхдийн ордноос уриалж байна.